За арамд. Арамд. Йога ретритний 2 дахь өдөр. Эхний видео явж байна. За тэгээд йога ретритний үеэр хүмүүс маш хурдан хугацаанд маш олон жилийн тууллыг туулдаг учраас тарих юусан ажиллахаа болчдөг. За тэгээд өдөр өдөрт нэгээд тэмдэглээд явж байгаа. За йога ретрит эхлэх үеийн мэдрэмж ямар вэ? За эхлээд бол нэлээд дотор юу толгой гавнтай юу хүнд гарч ирсэн. Би толгой өвдөстэй, дотор мохоо оргостой. Одоо нэг ширтсан мэдрэмжтэй гарч ирсэн. Гүйлжсэн үү, гүйлгсэн үү? Дотор мохоо оргол явуулсан. Яг нэлээд дотор мохоо орготал тэгсэн мэт яг юм гарахгүй. Тэгсэн айгуу хангууластай. Явуулсан. Гэтэ нэг одоо ингээд айгуу хэцүү биш мэдрэмж бол арай биш байх шиг байна. Яаж юмна ч юм уу тийм биш. Гэтэ ингээд нэг бин зуртай. Тий, бин зуртай гарч ирсэн. За гарч ирээд тэгээд ер нь явах хугацаанд бол байнга л тэр мэдрэмж байгаадсэн тий. За өчигдрийн ололт юу вэ? Өчигдрийн очин болохоор оройныхоо тийм далаад орж цэвэрлэгдгийг тийм бол тийм. Уусаа ер нь өдөржингөө л далаад орж нэг толгой бүх юм хиймэр санагдаад байсан. Тэгээд тэрний дараа далаад орчоод орой унтахад бол нэлийн баг зэрэг хөнгөрцөн байсан ч гэсэн нэг айхтар бол юм байхгүй болоог байсан. Далаад орж исэн мэдрэмж. Оо эсвэл супер байсан. Бүх хурдны ингээд нэг гоё мэдрэмжүүд орж ирсэн. Далаад дээр байсан. Бид нэр далаад дээр байсан болохоор нэг цэр мэдрэмжүүд орж ирдэг гоё байсан. Тэнийх гоё ингээд дотор мохоо оргицсан байгаа ч гэсэн хөнгөрөөд гоё мэдрэмжтэй байсан. За өнөөдрийн мэдрэмж бас ололт ухаарл юу вэ? За өнөөдөр бол маш их юм орж мэдэрсэн боловч ерөөсөө бүр тархин дотор бүр юу ч байхгүй. За нөгөө бурхан дээр атсан. Хов хоосон байгаа дээ. Бурхан дээр очиход нэрээстэй янз гарсан шүү дээ. Шууд надад тэр яг ч юм уу миний биш бурханы маань ингээд аавраатайгаа тэр чигтээ харагдаад. Дээр нь ингээд орой дээр нь ингээд солонгоч харагдаад. Тэгэд би одоо яаж хараад байгаа болоо гэж бодоод. Гэтэ үнэхээр агуу байсан би шууд уйлсан шүү дээ. Харин ойлаа л явдсан тий. Уус өнөөдөр ч аюу хөөсөн шүү дээ. Ойлаа л явдсан. Бурхны өмнө хараад яг тэрэндээс эхлээл юм жоохон молимс бэлбэрээд захаад жоохон тэрийг бараад яваадсан. Тэг үнэхээр агуу байсан. Тэг гүрэж байгаа тэгээд метр өндөр тий. Бас гарсан тий. Тэгсэн. За уусны дараах мэдрэмж. Ой яг л нэг жоох хөгчгөл би ч бүр дахиад иддэг юм чи дахиад идчих шиг. Тэгээд дахиад идсэн би яагаад дахиад идчих вэ гэж яг тэр. За яг нэг жоох хөгчгөл байгаа даа. Хөгч шиг л болчихсон шүү дээ. Уйлал нэх гоё ингээд юу амар санагдал. Ээжтэй эрхлэмээр санагдал. Үсүүлээд маржин идээд бас юу идсэн бэ те шүү дээ. Хөгчгөл хөөрөд яваад. За орой бас яалаа. Цэцэл байгаад байна. Юу ч бодол байхгүй те. Бодол байхгүй. За арай сая тоглолт утсан. Оо тэр тоглолт яа ийм юу бүр хосголч юм те. Юу нэр тоглолт утсан шүү дээ. Нэрээ утсан билээ. Шууд тэгж шүү. Тоглолтын хувьд бол гайхалтай байсан. Өөрөө дотор нь ороод дахиад нэг өөр ертөнцид орсон юм шиг мэдрэмжтэй байсан. Айваа. Өөр хэлхийн аргагүй тийм. Хэзээ ч би тэгж Google кино шиг юм шиг ингээд үзээд гарч иж байгаа шүү дээ бид нарт. Одоо зүгээр ингээр ярих юм байна. Тэгсэн чинь бүр тэндээс мэдхгүй их л гоё мэдрэмжтэй гарч ирсэн. Өөрөлдөл баг албадаад шатсан уу ягаадсан. За явчихсан тэгээд өөрийнхөөрөө амраа мослон яг энд одоо байгаа бас байхгүй байгаа даа тий. Бодлоо. Одоо яг юу гэх вэ? Угаар их аргагүй тийм нэх гоё тийм. Хөнгөн өд шиг мэдрэмжтэй болсон байна. Явж бодлого болсон байна тий. Юу ч байхгүй. Баяр үргээ. Хачж багш. За тэгээд маргаашийн ололтаараа дахиад эргээд олцсон.
Баярлалаа. Баярлалаа.